Audio Jungle. Матрик сургуулийн их зүйн техникийн оюутан үлдсэн шиг байна. Намайг ихэр цэцэг гэдэг Солонгосын орчуулагчийн техникум. За одоо бүгдээрээ манай сургуулийн доктор байртай танилцгаая. За бид нар одоо ингээд доктор байрны дотор ороод ирсэн байна. Манай доктор байр 2008 онд байгуулагдсан. 3 ээлжийн жижүүртэй 180 хүүхдийн багтаамжтай байгаа. Нэг давхартай хөвгүүд 2-6 давхартай охтууд байрладаг. За хөвгүүд маань 9 өрөөнд 36 амьдардаг байгаа. 8 хүүхэд дундаа 1-0 ашигладаг. За тэгээд давхар бүрийн хөрөгч маань нэг давхарт байдаг. За давхар нэг бүрт ус цэвэршүүлэгчтэй. Тэгээд би нэг давхартаа номын сан болон би бэлдүүлжүүлэх өөрөө байдаг. Урдлаг заал бас байгаа. За өрөөндөө хараад ирлээ. Тэгээ манайх дотор өрнийхаа нэг өрөөнд дөрвөлэн амьдардаг. Тэгээ энэ ингээ манай орнууд байна. Тэгээд хүн болгон өөр өөр ингэсэн нэг юм шкафтай. Тэгээд энэ талтаа болохоор бас яг адилхан нэг юм өрөө байгаа. Тэгээд 8 хүүхд дундаа нэг дүүштэй, 0-тай, угаалтуртай. За одоо галтгоонд ороод ирсэн байна. Галтгооны нэг юм шкафнд маань болохоор өрөөний 2 охин дундаа юмаа хийдэг байгаа. Тэгээд давхар болгоны галтгоо маань болохоор нэг юм угаалгын машинтай. Тэгээ хүүхдүүд маань эндээ суугаа хоолоо иддэг. Мөн оройн цагаар бас эндээ суугаа хичээлээ хийж болдог байгаа. Манай дотор оюутнуудаа зориулаад Happy Day, Open Day гэх мэт маш олон төрлийн гой гой үйл ажиллагаануудыг явуулдаг байгаа. За тэгээд манай дотор байр нь болохоор 1-р курсынхаа оюутнуудыг байрнаа төрүүлж хамруулдагаараа даваа талтай байгаа шүү. Ингээ дотор байрны минь тав танилцуулгатай танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл манай сургуулийн Facebook page хосроо холбогдоорой.